намайг Эрхэнбаяр гэдэг. Би 12 настай. Миний нэрийг Арин гэдэг. 6 настай. Гал сүнэгч уулж байгааг харин гэхдээ харж ирсэн. Яг улаан хувцастай малгайтай байлга дээр гал гарахаар гал сүнэгчгээд хөөсрөөр аялгадаг. Гал сүнэгчийн машин бол трактор шиг л харагдаад. Дээрээ нэг усан боо шиг юмтай байдаг. Машинаас дээрээс нь тэр уснаас хөөсрөөс нь аваад тэгж байгаа ойлгочдөг. Гал гаргуул дотор байгаа хүмүүсүүдийг авраад тэгэл гал унтраа. Гал сүнэгчээс баялаа гэж хэлмээр байна. Би гал сүнэгчтэй уулзахыг хүсэж байна. Би гал сүнэгчтэй уулзахыг хүсэж байна. Сайн уу, намайг гал сүнэгч Содном Цэрэн гэдэг. Сайн байна уу? Намайг Эрхэнбаяр гэдэг. Би гал сүнэгчтэй уулзаж үзчихсэн. Уулзч үзчихсэн. Өмнө нь үү? Тийм үү? Машины. Машины хажуунаас нь харж исэн юм уу? Гал сүнэгчийн машин дотор юу байдаг юм бол? Гал сүнэгчийн машин дотор хамгийн ихнээс нь ашиглагдах бага зэвсэглэмжүүд, дээрээс нь гал сүнэгчд нь өөрсдөө суугаад, салаан дарган суугаад, холбоочсон суугаад, жолоочсон суугаад ингээд бүхэл бүтэн нэг экваж баг ингэж очиж гал дээр ажилдаг. Нэг хэдийн яг мэдэн л дээ. Яг хөөсрөөр галыг найлгадаг. Хөөсрөөр галыг найлгадаг. Маш олон төрлийн бодис байдаг. Ус хийгээд. Та нэг өндөр барилга руу очихоор яаж гал унтраах вэ? Өндөр барилга руу очихоор бидэнд нэг шатны машин ингээ байдаг шүү дээ. Дээр ингээ шат хачсан. Ингээ сундаг. Тэр машинтайгаа очиод 32 м буюу ерөнхийдөө дунджаар нэг 10 давхар барилгын дээр гарах хэмжээний өндөрт галыг унтрааж хүнийг авардаг. Хэрвээ түүнээс өндөр барилгад гал төмөр гарах юм бол өөрийнх нь хушуу байдаг шүү дээ, усны лапидны хушуу гэдэг. Тэр маань ахаад 32 м-ийн тусгалтай. Ийм болохоор бид нийтдээ 64 м орчим өндөрт гарсан гал төмөрийг бол унтрааж чаддаг. 64 м гэдэг маань ерөнхийдөө 20 гаруй давхар гэсэн үг, 21-2 давхар гэсэн үг байхгүй юу? Та яагаад гал сүнэгч болсон бэ? Гал сүнэгч гэдэг мэргэжил нь өөрөө маш их адал явдалтай. Өдөр болгон өөр төрлийн гамшиг, аюулт үзэгдэл дээр ажиллаж байдаг. Тийм учраас хүнээс маш их эр зориг, авхаалт самбаа шаардж идэг. Ерөөсөө уйдах завгүй ажилладаг. Ийм төрлийн ажил. Тийм болохоор би гал сүнэгч болохоор шийдсэн. Энэ галын хувцсан галаас хамгаалт юм болов уу? Галын хувцас галаас хамгаалнаа. Иж бүрэн хувцастай гал сүнэгч нь нэмэх цэсийн 400 градусд 2 минут тэсвэрлэх ийм үзүүлэлттэй байдаг. 400 градусын цэсийн халуун гэдэг маань бол маш халуун. Ус болохоор 100 градусд буцалдаг тийм үү? Тэгэхээр 400-гээ бодоод үзэх юм бол маш өндөр температур гэсэн үг. Тэгээ тэрнээс одоо галын хувцас маань гал сүнэгчийг нь аварт хамгаалж идэг гэсэн үг. Та өдөрт хэдэн удаа гал унтраадаг вэ? За ахыхын ажилдаг анги болохоор өдөрт 3 удаагийн дуудлагатай. Ерөнхийдөө нэг дундаж дуудлага нь. Гэхдээ Монгол улсын хэмжээнд 2 цаг тутамд 1 удаагийн гал төмөр бүтээгдэж байдаг. Тэгэхээр Монгол оронд маш их хэмжээний гал асалгаа гэсэн үг. Тэгэхээр олон ангиуд, олон өөр байрлалд тэр галуудад ойр ойрхон очиж ажилдаг учраас гал сүнэгчд Монголд зөндөө олон байдаг. Галыг унтраагаад юу ашиглаж болох вэ? Гэрийн хэмжээнд гал төмөр гарлаа гэж үзэхэд бид хамгийн түрүүнд гэртээ гал унтраагуур байх хэрэгтэй. Гал унтраагуурыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд эдгээр зүйлүүд нь байхгүй бол хамгийн түрүүнд өөрийгөө аюулгүй газар гаргаад 101 дугаарт дуудлага өгөх хэрэгтэй. Гал гарчаад 101 рүү залгахаар та хэдэн минутын дотор гарч чадах уу? Чамайг 101 рүү залгаад за энчээ гал гарлаа гэд уцаар ярьж байгаа шүү дээ. Тэр үед бид нар төгшүүрийн дохио аваад хувцас өмсөд байгууллагынхаа хашаанаас гараа явж идэг гэсэн үг. Тэгээ чамаас бүрэн мэдээлэл авд дууссаны дараа бид замынхаа ихэнх хугацааг ерөнхийдөө туулцсан явж идэг. Улаанбаатар хотын нөхцөлд бол бид 1 км-ийг 1 минутанд туулна гэсэн ийм зарчимтай ажилладаг. Түгжрэлтэй байх юм бол урсгал сөрөгч юм уу, эсвэл 1-2 дугаар игнийг нь 2 тишин шахуулаад, маяг ингээл дуграал, станцаар ингээл баруун зүүн тишээ шахаад өгөрөө гэл тэгэл ингээ хүмүүс шахаж өгөөл зай гаргаад өгөнгөт нь тэрүүгээр яваал. Тэгээ маш хурдан аль болох бид хурдан очихыг эргэлзэлдэг байхгүй юу? Ахаа та амтай аюул үзчихсэн үү? Маш олон тохиолдол бий. Хүн амтан маш олон зүйлийг аварж ирсэн. Гэхдээ нэг удаа би шатжсэн байшингаас 4 ширхэг ийм муурын зулцаг авч ирсэн. Тэгээ гадаа айгүй хүүтэн нөгөө муурын зулцгууд нь бүгдээрээ норчихсон.
байшиндаа байгаад байвал угаарчих гээд гаргаа тавьчуул хөлчих гээд тэгээ ах нь ингээ ингэртээ ингээ бүгдийг ингээ тойруулж хийгээд тэгээ ажил руугаа аваа явжсэн. Тэгээ ажил дээрээ аваач ажлынхаа хүмүүсийн хүүхдүүд нь ингээд гэртээ тэжээгээрээ гээд ингээ өгж явуулсан. Гал сүнөгчийн машин барихад хэцүү юу? Гал сүнөгчийн машиныг барихад хэцүү. Маш хэцүү. Яагаад гэвэл маш том авар хэмжээтэй машиныг гэр хорооллын нарийн гудам, барилгын нарийн зам талбайгаар явуулах гэж маш хэцүү. Чи яагаад гал гардыг мэдгүй? Мэдгүй. Гал ерөнхийдөө ихэвчлэн хүмүүс бидний буруутай үйлдэлээс болоод тэгээд маш их хэмжээний гал нь тэгж үүсдэг. Судалгаанаас харахад байна шүү дээ. Одоо нийт гарсан галт төмрийн 10%-ийг нь яг ингээд юм жижигэн чам шиг жоохон хүүхдүүд санамсаргүй болгоомжгүй үйлдэлээсээ болж гал тавиад идэг. Аав ээжийнхээ, ах ээжийнхээ үгэнд орохгүй шүдэнс зурж үзэх гэсэн хүслээсээ болоод маш их хэмжээний гал төмөр тавьдаг. Шүдэнс зурж болохгүй шүү заа юу. За сайн байна. Би галнаас айдаг. Тийм үү? Хата галнаас айдаггүй юу? Ерөнхийдөө галнаас ах нь айдаг. Яг гал ямар хор хөнөөлтэй, ямар аюултай гэдгийг ах нь маш сайн мэддэг учраас галнаас маш ихээр айдаг. Гэхдээ миний сонгосон ажил мэргэжил учраас, миний хийж чаддаг зүйл учраас, миний сурсан зүйл учраас би галыг ямар ч гал төмрийг унтраach чаддаг. Гал сүнэгч болохын тулд ямар сургууль сурдээ? Хамгийн эхлээд миний дүү өөрөө одоогийн байдлаар бол хим, физик, математик, биеийн тамир гэх мэтчлийн хичээлүүдэд маш сайн байх хэрэгтэй. Ингэснээр эдгээр дээрээ тулгуурлаад дотоод хэргийн их сургуулийн онцгой байдлын танхимд суралцаж гал сүнэгч болдог. Та ойролцоогоо хэдэн гал унтраасан юм бол? Ах нь өнөөдрийг хүртэл нийт онцгой байдлын байгууллагад 15 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ерөнхийдөө дунджаар нь 3500-аас 4000 орчим гал төмрийн дуудлагын дээр очиж ажилласан байдаг. Танд Улаанбаатарын хотыг галаас хамгаалсан баярлалаа. За чамд ч гэсэн баярлалаа.